Оройн түргүүлэгч нараа хамгийн түрүүнд хэдүүлээ ямар чарт харах вэ гэвэл нефтний чарт. Яг нефтний чарт юм бэ гэвэл стрит формус буцаагаад хаагдсан. Дайн буцаагаад сэргээд байх шиг байна. Тэгээ маш олон улсын шинжээч тэ улс төрийн мэдлэгтэй хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэвэл Ираны төвчээр дуусч байгаа эсвэл анхнаасаа угаасаа байгаагүй. Америкчууд ямар тоглоом тоглох гээд байгаа юм бэ гэх юм бол Украинтай адилхан тоглоом тоглох гэж байгаа. Украины тоглоом яг юу юм бэ гэх юм бол галт зогсооё тий гуйж ийна төр зуртай галт зогсооч. Тэгээд галт зогсоосон хугацаанд бид нэр ерөөдөө дараагийн дайралтай бэлтгийе тийм ээ жоохон амьсгаа авъя гэсэн юм ерөөдөө яригдчихэж байгаа. За тэгээд ингээд нефтний чартыг ягаад харах хэрэгтэй юм бэ гэх юм бол хэдүүлээ ер нь бол support resistance on хаана байгаа юм бэ ер нь бол харчмаар байна. За өмнөх supportууд ер нь resistance хаана байсан бэ гэх юм бол яг энэ зураасан дагуу явж байна. Ер нь бол 65, 66, 67 доллар бол өмнө бол тий энд support болсон, энд 3-4-өөс support болсон, энд support болсон. Энэ бол маш чухал support болоод fake out болоод дахиад нэг fake out. Тэгээд яг одоо юу болж байна гэх юм бол энд support авч байна. Окей. Тэгээд өөр нэг сонирхолтой юм юу юм бэ гэвэл хэдүүлээ тий нефтний ер нь бол chart ингээд зураад үзэх юм бол өмнөх high, дараах high эсвэл бас эндээс зурсан ч болно л доо. Тэгээ юу гарч эхэлж байгаа юм бэ гэвэл тий ер нь бол энэ хаваар bounce хийх гээд ах шиг байна. Эсвэл bounce хийчлээ. Тэгээ одоо хаашаа буцаагаад эргүүлээд явах магадлал юм бэ гэх юм бол буцаагаад дээшээ явах магадлал бол байгаа. Тэгээ сонгуулийн наан цаана юм уу? Тэгээ нэг хоёр юм байгаа. Тэгээд энэ дээрээ ер нь бол шийдвэртэй хүрэх ёстой ямар нэг байдлаар спекуляц хийдэг хүн юм бол тэр нь яг юу юм бэ гэвэл тий дайн өргөжлөх юм уу? Эсвэл дайн дуусах юм уу? Тэгээд дайн үргэлжлэх юм бол хизээ үргэлжлэх юм бэ гэсэн нэг юм байгаа. Тэгээд энэ чартаас ингээ хараад үзэх юм бол ер нь бол удахгүй үргэлжлүүлэх магадлалтай юм шиг харагдчих. За энэ 7 хоногийн чарт байсан. Тэгвэл өдрийн чарт руу бас ороод үзэх юм бол тий ер нь бол эндээ нэг bottom information 200 хоногийн moving average-аас доогуур ирсэн байгаа. Гэхдээ өмнө нь бол томоохон resistance болж исэн. Юм бол одоо support болж байна. Таад ингээ харж байна. Тэгээ хэдүүлээ энийг бас ингээ анхааралтай хараа явцгаая. Хуцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. Дараагийн том хармаар байгаа юм юу юм бэ гэх юм бол евро. Өнөөдөртөө бол 1.14-өөс 1.39 руу хүртэл ингээ жоохон унтсан байна. Буцаага даунтрендээ үргэлжлүүлэх үү гэх юм бол яг сайн мэдэхгүй байна. Угаасаа ирээдүйг харна гэж мэдэх боломжгүй. Гэхдээ хэдүүл ингээд хараад үзэх юм бол өмнөх пауз бол тэг эндээ нэг жижиг пауз хийгээд bottom хийгээд cup and handle бараг хэлж болно. Дараа ингээд дэшээ явсан. Одоо яах нь харъя. Гэхдээ хэдүүлээ ингээд даунтрендийг хараад үзэх юм бол гэхдээ та эсвэл ойрын үед анзаарч байгаа нэг horizon нэг ямар нэг байдлаар иймэрхүү зураас нэг ашиглахаа болж байгаа. Гэхдээ ерөөдөө юу харагдаж байна гэвэл ер нь бол тий одоо бас энэ нэг downtrend line-ыг бас зурч болно. Гэхдээ бас энэ нэг амар хүчнтэй бол биш. Зүгээр жоохон orientation маягаар евро ерөөдөө хизээ short л орох юм байх юм бол за доор хаяж 1.15 хурж ийж ерөөдөө эргүүлээд short хийх хүсэл надад бол байна. За өөр нэг томоохон хөдөлж байгаа хан шиг юм бэ гэх юм бол yen таад нэг харж байна. Ер нь бол нөгөө энэ Иран Америкийн дайн энэ хаваар эхэлсэн 50 day moving average-аас хойш тэрнээс хойш ерөөхдөө юм triangle-аараа дэш яваад энэ хаваар market manipulation болсон. Одоо Японы төв банк ерөөхдөө нам дарах гэж үзлээ. Тэгээд юу болж байна гэх юм бол одоо энд нэг томоохон triangle. Тэгээ энэ хаашаа заагаад байгаа юм бэ гэх юм бол магадгүй нэг fake out болоод дахиад нэг томоохон тэг зах зээлийн манипуляц төв банк тэгээд ерөөхдөө хаашаа заагаад байгаа юм бэ гэх юм бол yen-ийн хувьд бол дэшээ зааж юм тэгээд ингээд бүр урт хугацаагаар ингээд хараад үзэх юм бол тий 7 хоногоор хараад үзэх юм бол тийм амар том base information энэ бол
одоо юу вэ тий миний төрсэн оноос хойш 1985 оноос хойш өнөөдөр хүртэл энэ кап гарч ирсэн юм байна. Тэгээд энэ ерөөхдөө хаашаа загаад байгаа юм бэ гэх юм бол буцаагаад энэ 270 за бүр дэшээ 300 300 заагаад байна. Тийм зүгээр цаг хугацааны асуудал баха. Гэхдээ энэ аягны ирмэн дээр тий энэгээр нь эрчтэй ингээд доош явсан байна. Тэгээд нөгөө аягны нөгөө талд нь бас ерөөхдөө ингээд энэ түүх давтагддаггүй. Гэхдээ түүх жоохон адилхан төстэй сонсогддог гэх юм уу. За дараагийн томоохон макро юм юу бэ гэх юм бол энэ Германы засгийн газрын бонд та юу харж байна гэх юм бол энэ тий амар унтсан байгаа. Гэхдээ дараагийн уналтаа бэлтэж байна. Окей, миний бас ерөөхдөө олон удаа ярьсан энэ resistance дээр гараад ирчээ тэгээд ерөөхдөө буцаагаад унцдаг. Одоо магадгүй 128 руу ирэх магадaltaй. Гэхдээ хэдүүлээ нөгөө VIP багцтай 100-аас дээш $1000-тай тий хэдүүлээ дахиад 128 129 руу хүрэх юм бол дахиад ерөөхдөө short хийн тэгээд ерөөхдөө дараагийн leg down-ыг ер нь хүлээж байгаа. Тэгээд та харж байгаа юм бол өмнөх triangle-ыг ерөөхдөө ингээд доошо шийдсэн. За дараагийн triangle тэгээд энд бас дахиад нэг triangle гарч ирэх байх. Тэгээд ерөөхдөө энэ ингээд доошо унахаараа хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол 105 100 тэ 20 хүртэл энэ 50 хүртэл ерөөхдөө унах бүрэн боломжтой. За өнгөрсөн 7 хоног хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол IonQ, RGTI, Rigetti Computing дээр ерөөхдөө нэмэлт short хийсэн. Энийг хэдүүлээ бас хамт харцгаая. Тэгээ өчтөр юу болсон бэ гэх юм бол Nasdaq, S&P 500 дээр ерөөхдөө бүгдэн дээр ерөөхдөө bounce ирсэн. За тэгээ яагаад bounce хийгээд байгаа юм бэ гэх юм бол тайлбарлахад маш энгийн. Өнөөдөр 6 сарын 30 маргааш те 6 сарын 31 үгүй маргааш 7 сарын 1 те. Тэгээ өнөөдөр өчтөр хөрөнгөний зах зээл дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол rebalancing болж байгаа. Rebalancing юу юм бэ гэх юм бол томоохон хөрөнгө оруулагч нар өнөөдөртөө өнөөдрийн дотор ерөөхдөө тайлангийн төгсгөлийн өдөр одоо хоёр дахь улирлын төгсгөлийн өдөр. Тэгээд тухайн үед юу гэдэг юм бэ гэх юм бол зарим нь худалдаж авдаг, зарим нь зардаг. Ерөөхдөө тайлангаа цэвэрлүүлдэг. Тэ гэрээ цэгцэлдэг, цонхоо угаадаг. Энэс болж ерөөхдөө нэлээд олон худалдаа авалтууд нь болсон short позициудаа хаасан, long позициудаа цэгцэлсэн гэх мэтчлэн тэгээ энэгээр дамжуулаад таад харж байна. Ер нь бол S&P 500, Nasdaq жоохон дэш явлаа. Бидний хувьд бол энэ дээр ямар нэгэн шинэ мэдээлэл бол гараагүй. Алтыг ерөөхдөө анхааралтай харж байгаа. Тэгээд энд юу харагдаж байна гэх юм бол те bottom руугаа нэлээд хөөрхөн дөгцсөн байгаа юм шиг надад санагдчихэв. Хэдүүлээ нэг бас log chart болгочихъя. Тэ тэгээд ингээ хараад үзэх юм бол ер нь бол алт за Fibonacci-гийн 0.6 дээр ирсэн байна. Тэгээд энэ хөдөлгөөн бол одоо удахгүй энэ 7 хоногийн сүүлээр ер нь бол шийдвэртээ хүрэх бах. Тэгээд хэдүүлээ энийг харцгаа өмнө хэлжсэн 3800-аас 3600 хавцаа ерөөд алт руу эргүүлээд орох хэрэгтэй. Тэгээд тэрийг хэдүүлээ хүлээж байгаа. За өчтөр бас Microsoft айгүй хөрхэн recovery хийсэн, Meta баг зэргийн recovery хийлээ. Тэгээд надад хамгийн гоё таалагдж байгаа chart бидний хувьд бол одоохондоо манай ADEA Adea Corporation ер нь бол sideways consolidation эсвэл бас энд нэг triangle formation одоо дахиад нэг жоохон доошоо яваад тэгээд ерөөхдөө дээшээ явах гад байгаа юм шиг санагдчихэв. За тэгээд өнөөдөр хэдүүлээ бас юу анхааралтай харах хэрэгтэй бэ гэх юм бол Micron-ы хувьцаа уржигдэр өчигдөр ер нь бол 1200-д хүрээд тэгээ буцаагаад ингээ буураад саяхан 1020 хүртэл ингээ унаад тэгээд ерөөхдөө 900 950 хүртэл ингээ унаад ирэх юм бол та зүгээр өөрөө мэдээд заяа шүн өглөө маргааш pre-market дээрээ $950 $900 хүртэл унчих юм бол зөвхөн баг зэрэг Micron авчих. Том ерөөсөө биш. Тэгээ баг зэрэг. За. Тэгээ бас нэг сайхан мэдээ тэр юу юм бэ гэх юм бол Xpeng ер нь бол тэ өнгөрсөн 7 хоног ерөөдөө таргис унлаа 11.75 хүртэл тэгээ одоо жижигхэн V-shaped recovery хийж ах шиг байна. Тэгээ хэдүүдийн зах зээл дээр robotics гэх мэт юм дээр ерөөдөө сайн мэдээлэлүүд нь гарч эхэлж байна. За тэгээ хамгийн сүүлд ерөөдөө хэдүүлээ юу ярих хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ долларыг ярих ёстой. Тэгээ энэс энэ доллараас ерөөдөө бүх юм хамаарах гэдэг саяхан VIP багтсан хүмүүс бас тэгээ таад санаж байгаа 98 99 дээрээ ерөөдөө хэдүүл авсан 101 105 175 дээрээ ерөнхийдөө ашиг авсан. Тэгээ одоо юу хүлээж байгаа юм бэ гэх юм жижигхэн retraction. Тэгээ энэ дээшээ яваад ирэх юм бол
ерөөхдөө багцаа бид нэр ингээд тэр чигтээ өөрчлөн гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ дараагийн хөдөлгөөн ерөөхдөө нэлээд violent болох магадaltaй. Тэгээ энэ бол нөгөө Iran Strait of Hormuzтэй холбоотой байж магадгүй. Ер нь бол тийм дахиад нефт тасарчих юм бол ерөөхдөө дэлхийн хувьд бол маш муу мэдээ. Энэ Сауди Арабын орнуудын засгийн газрын бонд, засгийн газрын үр тэтгүүр нийгмийн даатгал ээж нарын мөнгө, хүүхдийн мөнгө гэх мэт янз бүрийн халамж эднэр бүгдээрээ өгч байгаа. Тэд нар бүгдээрээ ерөөхдөө эргэлзээнд орж байгаа, эрсдэлд орж байгаа. Яг гэх юм бол нефт нь гарахаа болцсон байгаа. Тэгээд та бас юу ойлгож авах ёстой юм бэ гэвэл одоо нефтний үн ханшнаас таадад харуулчих. Энэ Арабын орнууд бүгдээрээ хизээ маш том хэмжээний өрөнд орсон юм бэ гэх юм бол яг энэ үеэр заяа. Ягаад вэ гэх юм бол энэ нефт ерөөхдөө буцаага жоохон өсөлтөд явж исэн. Энэ хаваар нөгөө Арабын орн, Сауди Араб гэх мэт шиг бүгдээрээ ер нь бол төсвийнхаа хувьд алдaltaй явж исэн. Зээл авч исэн яг гэх юм бол ингээд нефтний үн ханш өндөр болоод ирэх юм бол хэдүүлээ эргүүлээ төлчнөө. Одоо яг манай Монголын засгийн газар нефт нүрс зэстэрээ бас яг адилхан үйлдэл хийдэг. За тэгээд нэг ковидын үеэр бүр ингээд нефтний үн ханш 30 $-тай орчоод тэгээд энэ Арабын орнууд бүгдээрээ амар хүн цохилт авсан. Тэгээд энэс хойш ерөөдөө баг зэрэг өсөөд за Иран, Украин, Оросын дайн ерөөдөө энэ Арабын орнуудад жоохон амьсгаа өгөөд тэрнээс хойш буцаад ингээд доошо буучаад тэгээ одоо сүүлийн 3 сар юу болж байгаа юм бэ гэвэл ер нь бол нөгөө ковидтай бас яг адилхан нефтний үн ханш өндөр хэрнээ нефт нь гарахгүй байгаа. Тэгээ та зүгээр ингээд бодчих Монгол улс 3 сар 4 сар нүүрсний татварын орлогогүй, зэсийн татварын орлогогүй. Тэгээд тэр нүүрс зэс олборлдог компаниудын орлого бас ерөөдөө тасарсан байгаа онцгой байдал ингээд зарлаад нөгөө онцгой байдлын горимлуу шилжээд цалин, нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн янз бүрийн тушааж байгаа мөнгөний хэмжээ ерөөдөө буурч байгаа эсвэл аль хэдийн буурсан тэр шатанд аль хэдийн орцсон байгаа. Тэгээ одоо Strait of Hormuz дахиад нефтчих юм бол нефт буцаагаад үсч магадгүй. Гэхдээ тэр Сауди Арабын орнуудын бүгдээрээ нэг орлого тасарсан байгаа учраас энэ өндөр нефтний ханш тэднэрт ерөөдөө ямар ч хамаагүй тэгээ энэс болж татварын орлого ингээд тасарч магадгүй. Улс төрийн тогтворгүй байдал тэгээ энэс болж энэ бүх төв банкуд, засгийн газрууд эрсдэлд орж байгаа. Нэгдүгээрт ард түмэнд бухимдаж байгаа, хоёрдугаарт хөршүүд дайн хийж байгаа, гуравдугаарт орлогогүй болж байгаа. Тэгээд дөрөвдугаарт нөгөө өмнө энэ хямралын үеэр зээлсэн мөнгийг ерөөдөө эргүүлэн төлөх чадваргүй болоод тэгээ юу их юм бэ гэх юм бол янз бүрийн улсын хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд юу хийгээд эхлэн бэ гэх юм бол хувьцаа зараад эхлэн, бондуудаа зараад эхлэн, долларын араас явна. Алтыг аль хэдийн зараад эхэлсэн байгаа хэдүүлээ энд маш цэвэрхэн харж байгаа. Алт бол оргилцгээс хитэн хоор унтсан бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр харцгаа. Тэгээ одоогийн байдлаараа бараг 27%-аар унтсан байна. Тэгээд ер нь бол магадaltaй бүр 37%-аар унах магадлал бол байна. За тэгээд энэ хамгийн worst case тэгээ энэ болоод ирэх юм бол хэдүүлээ багц цудрын хэд хэдэн өөрчлөлтөө хийн. Гэхдээ тэрэнд хэдүүлээ бэлэн. Тэгээд өнөөдөр чартуудаа харцгаая. Микроны таад харж байгаарай. Тэгээд би бол энэ IonQ Vigari Computing-ийг харна. Тэгээд хэдүүлээ маргааш ирээд уулзгаая. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.